автозамын бас насжилтыг бүр удаан байлгаж ийм хагарал цууралт үүсэхгүй байх гол нөхцөл нь бол одоо мэдээж борооны ус зайлуулах шугам сүлжээг бол одоо цаашд нь хийх. За борооны ус зайлуулах шугам сүлжээгүй байгаа автомобилыг шинжил засварлах гэсэн ийм зүйлүүдийг бол одоо мэргэжлүүд бол одоо хэлж байна. За тийм ч бас энэ цаашдаа Монгол улсын хэмжээнд одоо хийгдэх бүтээн байгуулалтын автомобилууд дээр за шугам сүлжээ, за мөн одоо энэ арчлалт, за насжилттай холбоотой одоо ямар ажлуудыг хийх гэж байгаа юм бэ гэдэг талаар бид холбогдох албаны хүмүүсээс тайлбар мэдээлэл авсан байгаа. Нийслэлийн автозамын чанар яаж сайжрах вэ гэхээр өдөр үе шаттай одоо автозам анх эхэлж барьснаас ахвал дуустал бүх одоо үйл ажиллагааг зурган баримтжуулалтаар баримтжуулъя. Нэг инженер одоо хяналтын инженер одоо олон замуудыг тойрч хянаж үзэж чаддгүй байсан бол тухайн гүйцэтгэгч компани гэрээс одоо нийслэлийн автозамын хөгжлийн газартай гэрээсний дагуу тэр автозамын одоо эхэлснээс ахвал дуустал нь зурган баримтжуулалтаар хийгээ явчихна шүү. Дараа нь улсын комисс хүлээж авахад бид нар хяналтын инженер байхад юу хийгдсэн бэ, байхгүй байхад одоо энэ зам юу хийгдсэн бэ гэдэг бүх юм одоо баримтжуулалт явна шүү. Хэрвээ тэрэнд алдаа тутал гарсан бол бид нар дахиж хийх засах тийм одоо зурган баримтжуулалтыг хийж байгаа. За яг хөө ер нь бол манай монголч нөгөө эрт сур амьсгалтай тийм ээ. Тэгээд яг хөө одоо бас энэ стандарт дүрм журмаа бас өөрчлөх тийм ээ цаг хугацаа болсон баг. Бид нар бол тухайн компаниудаас аль болж байгаа тийм ээ. Бид нар үнэхээр одоо нөгөө нэг өхрийн үрдээсүүд Монгол өхрийн үрдээсэн гэдэг шиг сайн хийж байгаа өчнөө компаниуд байна. Тэгээд нөгөө нэг борооны ус биеллээ шүү дээ. Борооны ус зайлуулах байгууламж үгээс зам хэвдэрдэг байсан. Одоо сүүлийн хэдэн жил бол харьцангуй бас замын чанар бол сайжирсан шүү дээ. Би бол ингэж ойлгож байгаа тийм. Нийслэл хотод цааш тэгдэх автозамын бүтээн байгуулалтын ажил болоод хяналтын тогтолцоог сайжруулахад хэрхэн анхаарч төлөвлөгөө боловсруулж байгаа талаар нийслэлийн засаг даргын урлагч инхтрөөс тодруулга авлаа. Замын хяналтыг одоо хэрхэн гүйцэтгэх одоо хяналтын одоо систем манад бий. Гэхдээ Японы одоо энэ хүүтэн сэрүүн уур амьсгалтай орны хяналтын систем улам илүү тодорхой байдаг. Энэ дээр одоо бид нар харилцан туршлага судалсан. Өөрсдөө дутуу байгаа юмнуудаа одоо нөхөж авах. За мэдээж одоо манад бас илүү одоо туршлага байвал тэрийг бас бид нар одоо хоёр хотын хүрээнд бас харилцан сан солилцох хүрээнд асуудал явагдаж. Автозамын салбарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтөй 400 гаруй компани байдаг байна. За гэвч эдгээр компаниудын 70 гаруй хувь нь стандартын шаардлагыг хангаж мөрдөж ажиллах тал дээр туршлага дутдаг учраас нийслэлийн засаг даргын тамгын газар, нийслэлийн автозамын хөгжлийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага JACA-гийн өвсний үндэс техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Япон улсын автозамын ажлыг хийх туршлагыг судалж автозамын ажилд мөрдүүлж ажиллахаар болжээ. Ингэснээр шинээр барьсан автозамд дараа нь үүсдэг чанаргүй зам боллоо гэсэн ойлголт арилах талтай гинэ.